За өнөөдрийн улс төр ардчилсан нам 4.1 хэвлэлийн хурлаа эргүүлж сэргээсэн гэж хэвлэлийн баг хурал хэлснээр эхэллээ. За энэ 4.1 хэвлэлийн хурлаар өнөөдөр юу ярьсан бэ гэхээр нэг 2-3 чухал зүйл ирлээ. Өнгөрсөн 1-р сарын 9-нд ардчилсан намын үндсэн дүрмийн улсын дэвж бүртгэсэн үүнтэй холбоотойгоор зарим нэг ийм өөрчлөлт орж байгаа юм байна. Шинэ дүрмэнд. За тэр нь юу вэ гэхээр одоо байгаа ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд даргууд бүгд ажилласаа чөлөөлөгдөж байгаа юм байна. Тэгээ шинэ дүрмдээ угаасаа нөгөө нэг дарга намын дарга солигдвол ерөнхий нарийн бичгийн дарга дэд даргууд солигдно гэсэн тийм дүрм ороод ирж байгаа. Тэгээ тэр дүрмийнхаа дагуу одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга каннибал тэргүүтэй хүмүүс ажиллаа өгж байгаа юм байна. За тэгээд мөн нэмж одоо хэлж байгаа юм нь юу гэхээр дэд дарга нь 5 хүртэл байх юм байна. 5 хүртэл юм тооны дэд даргатай байх юм байна гэсэн иймэрхүү зүйлүүд ярьж байна. Тэгээ одоо ингэ нэг юм цагилбар гаргаад ардчилсан нам одоо тэр бүтцийнхаа шинжилэл тэр юу гэдэг тэр имэрийг хийх юм байна. Тэгээд 4 сарын 8-нд их хурлаа хийнэ гэсэн юм зүйл ярьж байна. Тэгээд нөгөө чухал зүйл нь юу гэхээр анхан шатнаасаа эхлээд ингээд дээд шат хүртлээ бүтцээ ингээд 100% өөрчлөнө гинэ. Одоо удирдлагуудаа л өөрчлөх байлгүй түүнээс намынхаа хүмүүсийг яриа чи өөрчлөөд шинжилчихгүй байлгүй. Тэгээ ингээд удирдлагуудын анхан шатнаасаа эхлээд 100% өөрчлөлт гэж. Тэгээ үүнийг ингээд аймаг нийслэлтэй одоо сум дүр юу гэдэг бүх хэмжээнд ингээд авч үзэж байгаа юм байна. Зөвхөн одоо энэ нийслэлийн намын хороонд биш. Ингээд бүх намынхаа хүрээнд. Тэгээ нэг юм цахимаар одоо гишүүдээ бүртгэдэг болж байгаа юм уу да. Энэ гадаад пассвортчийн нэг цэнгэл гадаад пассвортчийн пассворт харуулад байлээ. Тэгээ тэр нь одоо ардчилсан намын гишүүн мөн гэсэн тийм таних тэмдэг болох юм уу да. Нэг тиймэрхүү зүйлүүд яригджээ. За тэгээ гол зүйл нь юу байсан бэ гэхээр ардчилсан намын дарга цогтгэр л нөгөө санаж байгаа та бүх оны өмнө засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцээд дэд сайдууд орж ирэхэд нь хэтэрхий данхар бүтцээ болж гинэ гэд засгийн газрыг огцруулах юм бичиг өргөн барих гад гарын үсэг цуглуулсан шүү дээ. Тэр гарын үсэг нь 32 хүн хүрчээд өргөн барих дутуу байгаад байсан. Тэгсэн чинь нөгөө ажлын хэсэг байгуулангуудаа хоёр нам хамтарсан ажлын хэсэг байгуулангууд алга болцсон шүү дээ. Тэгээ энийг сэтгүүлчд асуулаа. Тэгээ оны өмнө та ич нөгөө засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байна огцруулна гэдээс яасан бэ гэд. Тэгсэн тэр огцруулна гэсэн итгэл үнэмшил бол хэвэндээ байгаа гэж. Тэгээд юу ингээ хүлээгээд байгаад байгаа вэ гэхээр одоо тэр хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээгээд байгаа юм уу да. Нэг тиймэрхүү зүйл ирж байна. Тэр хамтарсан ажлын хэсэг нь эхний одоо мэдээлэлээр ерөнхий төрийн албанд чинь 800 орчим одоо юм давхарцсан албан тушаал байна. Эдгээр ингэ чөлөөлөх юм боломжтой юм байна гэсэн юм зүйл ярьсан юм байна. Тэгээ ер нь цаашаа хэрвээ одоо ингээд ардчилсан намаас ингээд тавьж байгаа шаардлагатай энэ дэд сайд бөгөөд цаашаа энэ давхарцсан албан тушаалтнуудыг чөлөөлж ин цомгтгол хийхгүй бол засгийн газрыг огцруулах бичлэг өргөн барих хүртлээ арга хэмжээ авахд бэлэн байгаа. Тэгээд тэр тогтоол бичиг дээр ямар ч 32 хүн гарын үсэг зурцсан байгаа. Тэгээд 32 хүнээр угаасаа цаашаага өргөн баригдана. Тэгээд чуулганаараа орохдоо харин 64 нэг гишүүнээр засгийн газрыг огцруулах үгүй шийдэгдэнэ. Тэгээд ингээ иймэрхүү байдалтай байгаад байгаа юм байна. За ингээ ардчилсан нам ямартаач өнөөдөр 4.1 гээд хэвлэлийн хурлаа сэргээгээд байгаа. Маань энэ ингээ 7 хоног болох явах юм байна. Эх 7 хоногийн 4-р өдөр 11 цагаас дахиад ингээ мэдээлэл хийгээд шинжилээд явах нэ. За тэгээ өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө ардчилсан нам ингээд дотроо шинжил хийж гинэ гэж ойлгож болох юм байна. Ямар тач одоо эсрэг хүчнийхаа ч юм уу те яг одоо Монголын 2 дахь том намынхаа хүрээнд улс төрийн үйл ажиллагааг идэвхтэй хийгээсэй гэж хүсэж байна. За тэгсэн яг энэ ардчилсан намыг мэдээлэл хийж явах үед ерөнхий сайд 21 аймгийн засаг дарга нарыг авч уулзлаа. Тэгээд нийслэл дүүрэг за тэгээд бусад аймагуудыг. Тэгээ энэ дээр юу яригдсан бэхээр ерөнхийдөө нэг юм засгийн газрын одоо өргөн барьсан сая батлуулсан нөгөө 5 жилийн үндсэн зорилгоо танилцууллаа. За ер нь засгийн газар чинь нэг ийм эх 5 жилдээ иймэрхүү зүйл харж байгаа шүү. Ингэж явна гэж бодож байгаа шүү. Тэгээ одоо бидний байгаа байдал ийм байгаа шүү. Тэгээ ер нь ингээд жил жилээр цаашдаа иймэрхүү болно шүү гэдгээ нөгөө аймаг дүүргийн засаг дарга нартаа ойлгоод тэгээ ингээд нэг зүгт харж явахгүй бол тэнд нь ингээ өөр юм, энд нь өөр юм ингээ хийгээд идэг. Тэр нэг юм танилцуулга маягийн юм
хийсэн байна. Манай ерөнхий сайд. За тэгэхдээ тэгээд янз янзын зүйл ярьжээ. Мэдээж нүүрсний үнэ ярьсан байна. Тэгээ энэ үеэр нөгөө энэ хоёр сайд эдийн засгийн сайдын хоёр манай эдийн засаг бол одоо ингэж тулцсан байгаа. Тэгээ бид нарт одоо гол нь төлөвлөлт хэрэгтэй байна л гэсэн зүйл ярьж байна. Тэгээ манай эдийн засаг одоо тулцсан гэдгийг нь одоо яг ямар утгаар юугаар хэлж байгааг нэг сайн ойлгосонгүй. Бид нэр үнэхээр ингээд эдийн засгийн хүчрхэгжээд тулчаад ингээд өөрсдөө учраа олохгүй ингээд байгаад байгаа юм шиг тиймэрхүү ойлголт төрүүллээ. За тэгсэн өчигдөр ерөнхий сайдтай холбоотой мэдээлэл өргөжлөл. Өчигдөр ерөнхий сайд нэг ярилцлага хийжээ. За ер нь өмнөх ингээд нэг юм төрийн өндөр албан тушаалтнуудыг хараад хахад тэгдэг бэлдсэн асуулттай, бэлдсэн хариулттай. Тэгээд өөрсдөө нөгөө дэрэгдэх студиэрээ оюун эрдэнэ байхдаа бол одоо магадгүй хероонтрээр хийлгдэг байсан баг. Одоо зандан шидарт ижилхэн хажуудаа баг студиэс том хэмжээний бүрэлдэхүүнтэй байх. Тэгээд тэр бүрэлдэхүүнээрээ хийлгсэн ийм ярилцлага олон нийтийн өөр сувгуудаар цацдаг. Тэгээ оюун эрдэнэ чи хэмэлдэг байсан шүү дээ. Бэлдсэн юм төлбөртөө гаргадаг сувгуудаараа цацдаг энэ төр гэдэг. Тэгсэн яг л түүнтэй ижилхэн байдал өчтөр харагдлаа. Тэгээ ингээ яг өөрийнхөө ярих юмыг яриад тэгээ манай Монгол комментийн бэлгээ асууж илээ. Тэгээд асуугчдын асуугаад суусан юм уу мэдэхгүй. Ямар тач ингээ бэлдсэн ярилцлага ингээ гараад олон сувгуудаар цацагдлаа. Тэгээ яг ингээ нэг засгийн газрынхаа зорилттой ингээ нэг иймэрхүү юмнуудаа ярьж байгаа. Тэгээ энэ байдлыг халах хэрэгтэй. Энэ байдал нь байх хэрэгтэй гэдэг өнөөдөр сошиал орчинд хүмүүс амар хуваагдлаа. Тэгээ нэг засгийн газрын хэвлэлийнхэн рүү дайраад л те. Та нар ингээ даргаагаа хайрцагилж юм ингээл. Нөгөө хэсэг нь болохоор та нар төрийн албанд ажиллаж үзээгүй байна те. Дарга нар яг юу хүсээд байна? Тэрийг л одоо магадгүй хийж байгаа. Тэгээ энэ ч нэс төрийн алба наамтаа цаантай байх хэрэгтэй гэдэг ч юм ингээ хоёр талаа хуваагдаад хийлээ. Ингээд өнөөдөр ч ингээ сошиал явууллаа. Тэгсэн манай ерөнхий сайд ярилцлага дуусаагүй байгаа юм байна. Одоо ирэх хагасааны орой байсан баха. Үндэсний телевизээр иргэдээс асуулт аваад тэгээд түүндээ ингээ хариулдаг тийм ярилцлагын цаг юм уу да. Тим хийх юм. Тэгээд энэ Монголиа 11 өөрийн хүчлээд нэг 3 их сурвалжаар асуулт аваад тэгээд түүнд ингээ хариулах юм. Тэгээд нэг юм нэг юу яжсэн штэ. Та бүхэн санаж байгаа нэг ерөнхийлөгчийн сонгуул болдог л үү те. Их болдгоо нэг юу байдаг штэ. Үндэсний телевизээр нэг ярилцлаганд ордог штэ. Яг нэг ийм жишгээр иргэдээс санал аваад асуулт аваад тэгээд түүндээ хариулдаг. Шууд ирсэн асуултуудыг ингээ оруулаад тэгээд тэрэн шиг юм болчих үедээ л гэж одоо санаа зовж чинь. Тэгвэл одоо нэг сошиал байгаа хүмүүс чинь бүр улам л ингээл хоорондоо хуваагдал алаан болоо шүү те. Тэгээ нэг ийм хайрцаглагц юм уу яасан юм гэдэггүй ямар ч нэг иймэрхүү зүйлүүд болоод өнгөрлөө гэж манай ерөнхий сайд ойр үед их сошиал орчинд угаасаа идэвхтэй байдаг хүн тэгээд цаашаага бүр улам идэвхтэй болж байгаа шүү байна. Ингээд цаашаа телевизүүдээр одоо ярилцлаганд орж эхлэх нэ. Тэгээ ер нь ийм төрийн албаны одоо том одоо албан тушаалтнуудаа хэлэхэд байна шүү дээ тий. Зөвлөхөд одоо хэвлэлтээр нь очсон хүмүүс бүгд л ер нь мэдж байгаа. Гэхдээ түүнийг дарга нар хүлээн зөвшөөрдөг янз янз байдаг. Зүгээр сайхан ингээд рандомоор одоо гайгүй явж байгаа нэвтрүүлэг ч юм уу те ийм нэвтрүүлэгт ороод энэ удлаа ингээд ярилцсан нь илүү бодит бөгөөд хүмүүст хүрдэн шүү. Яг ингээд нөгөө нэг бэлтцсэн юм чинь одоо та бүгдийн нөгөө нэг зориулж хийгээд байгаа нөгөө хар мас гэдэг чинь тэр хавцайл хүрдэг. Тэгээд тийм байдаг шүү гэж. За тэр ч яг хөө тэгээд ингэсэн байна үргэлжлүүлээд нийслэл нөгөө энэ он гаргаад AI-аар торгож эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн энэ нөгөө торгуулгын хэмжээ 440,800 гараад явцсан юм байна. Тэгээ он гарснаас хойш шүү. Одоо он гарсан өнөөдөр чинь 1 сарын 15 өдөр чинь сар хагасын хугацаанд 440,880,000 юм зөрчил бүртгэсэн байна AI. Тэгээд торгуул тавьсан байна. Энийг ингээд зөвхөн мөнгөн дүнгээр бодоод доотлол нь 10,000 төгрөг гэж бодоход 4 тэрбум 880 сая төгрөгийн торгуул тавьсан байгаа байхгүй AI. Тэгэхээр ер нь ингээд цаашаага яг энэ дундчаа бариад явах юм бол
нэлээд их мөнгийг одоо нийслэлийн төсөвт суулгаж болох үс юм харагдаж байна. Тэгээд жолооч нар цаашдаа тэгээд ингээд тогтмол тэр хэмжээнд зөрчил гаргаад явахгүй байлгүй. Энэ нөгөө өмнө нь юу байдаг гэсэн. AI-аар торгодог байхад өдөртөө бараг 60-аас 80 ийм зөрчил гардаг гэсэн. Бүртгэдэг байсан юм уу да. Тэгж ярьж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв гэсэн. Тэгээ бас нэг юм байгаад байна. Одоо иргэд дээр ингээд нэг юм мэдээлэл очиод байгаа юм байна л да. Шалгаж байгаа юм тохиолдол юу тийм. Одоо шалгаж байна гэдэг ч юм уу те. Тэгээ энэ нөгөө нэг одоо хүмүүс болохоор торгоцсон байна гэж ойлгоод байдаг гэдэг. Энэ нь бас яг торгоцсон биш юм байна л да. Яг ингээд тэр таны одоо тэр гаргасан зөрчлөлийг тэр AI чи өөрөө зөрчил мөн байна уу үгүй байна уу гэдгийг ингээд шалгаж байгаа юм. Тэгээ нэг AI одоо яаж торгоод байна гэдэг тэгэхээр урсгал сөрөхөөр за тэгээ шугам давхаар гэрлэн дохиод зөрчөхөөр замын тэмдэг зөрчиж иргэдэг ч юм уу те. Одоо нөгөө тэгээд чиглэлийн тээврийн хэрэгслийн одоо зорчих хэсгээр зорчно. Нөгөө автобусны 1-р нэгээр зорчихыг хэлээд тах шүү. Тэгээ үргэлжилсэн зураас давсан тохиолдолд торгоно гэж. Нөгөө та бүхэн нөгөө Нямбатар даргын имжлэгийг үздэг шүү дээ. Үргэлжилсэн зураасаар гараа явчихдаг шүү дээ. Өө энэ дасгал зураас юм гэж худлаа ярангуутлаа үргэлжилсэн зураасаар гарчдаг шүү дээ. Тэгж болохгүй нь шүү. Тэгэхээр AI бүртгээд торгох нь шүү. За тэгээд яавал торгохгүй вэ гэж имлэг цагдаа онцгойгийн одоо автомашинууд зам тавьж өгсөн тохиолдол. За тэгээд нөгөө осол зам дээр ингээд нэг зам таглаад осол гарсан байдаг шүү дээ. Тэр үед тэр ослыг тойрж гарсан тохиолдол ч юм уу те. За тэгээд тэмдэглээгүй юм уул зуруудаар эргэж мэгсэн тохиолдолд бол торгохгүй байна. Тэгэхээр иймэрхүү юмыг мэдээд аваасаа гэсэн үүднээс та бүхэнд дамжууллаа гэж. Тэгсэн араас нь дахиад нөгөө нийслэлтэй холбоотой. Ойрын үед ингээ нэг улс төрийн иргэн тойронд болж байгаа юмыг ярихаар дандаа ингээ нийслэлтэй холбогддог байгаа хэрэг. Тэнгуут нийслэлтэй холбогдонгууд нийслэлийг ингээд муулаад байгаа юм шигтэй тиймэрхүү юм байдал руу орчих гээд болтгоо. Яалчгүй юм ярих хэрэг гараад идэг. Тэгээ нөгөө нийслэл алхаж байгаа болон автобусын суусан. За тэгээд дугуй унсан. Тэгээ нөгөө нэг одоо нөгөө скутерүүд байдаг шүү дээ. Одоо төлбөртэй скутерүүд. Энэ мэтчлэн одоо ингээд унааг унсан алхсан хүмүүсийг оноо өгдөг болох юм байна. Тэгээ ингээ оноо цуглуулад одоо алхах тоолондоо оноо цуглуулах нь шүү дээ. Тэгээ над мэд шиг одоо өглөө болгон алхаад орой болгон алхахдаг хүмүүс бол нэлээд л өндөр оноотой болох юм шиг байна. Тэгээ энэ оноогоо юунд зарцуулах юм бэ гэхээр одоо автобусанд суух ч юм уу те өөр ямар нэгэн одоо зарим нэг тийм төрлийн үйлчлэгээ авах маах иймэрхүү юмд зохицуулах юм байна. Тэгээ оноогоо ингээ цуглуулж байгаа. Тэгээ энэ дээр нөгөө хүмүүс бас хуваагдаад эхэлсэн. Халамжлах сэтгэлгээнээсээ салаад хариуцлах систем рүү ингээ шилжихгүй яах гээд байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Ингээ зарим нь эннээс өөр ингээд хийх хүчнэн ажил байхад ийм юм барьж яваад ингээд хийгээд яваад байдаг гэл те. Зарим нь болохоор үгүй энэ ч харин зөв штэ гээл те. Иргэдийг ингээд илүү их одоо төвжрээ нэгдүгээр төвжрэл багасгахад нөлөөлнө, хоёрдугаар иргэд ингээд соёлжин гэдэг ч юм уу те. Ингээд янз янзын л ингээд өөрсдөө үзэл бодлоор хоёр талцаад хуваагдаад эхэлсэн. Тэгээ энэ юм угаасаа л юм хоёр талтай. Ер нь бүх юм л ингээд хоёр талтай байдаг. Тэгээ яг нэг талтай иргэдийн бухимдж байгаа нь ойлгомжтой тодорхой. Тэгээ энэс л өвчнөө шийдэх асуудал багт тэгээд нэг юм жижиг сажиг юм барайл тэ оноо моноо гэдэг. Энэ оноо чинь бүр өмнө нь бас яригдчихсэн зүйл шүү ер нь л. Моноо цуглуулаад тэргүүрээ автобусан цуудаг болно гэдэг л тэ. Дөнгөж саяхан яригдсан юм биш. Тэгээд одоо ингээд хөвжүүлэх гэдэг юм шиг байна. Тэгээ нөгөө тал нь шүү дээ. Одоо ингээд нийслэлээс юу ч хийсэн нийслэлийн ямар ч дарга гарч ирсэн хүмүүс ингээд үзий яддаг болчих тэр хүмүүсийг. Яагаад ч юм бэ ингээд нэг юм тэр хүмүүст таалагдхаа болцсон. Тэгээ юу ч хийсэн, юу ч ярьсан ингээд нэг л ингээд сэтгэлд нийцж өгтгөө. Ингээд нэг мега үзий ядагчтай болцсон. Тэгээ та бүхэн хамгийн амар мега үзий ядагчтай болсон нэг мэдж байгаа шүү дээ. Сая огцордог ерөнхийсэд оюун эрдэнэ ингээд дандаа худлаа ярьсаар хагаад мега үзий ядагчтай болсон. Тэгээ түүнийхээ горыг өөрөө амссан тийм. Одоо ингээд дараачих нь нийслэлийн захирагч Нямбатар ингээд болж хөрч байна. Түүний одоо ингээд өгнөх гайгүй юм хийсэн юм ингээд өөрөө ингээд хийх гэж байгаа юм яриад байгаа гот хүмүүс ингээд таалддаг ч юм уу. Тэр яг ингээд нэг юм органик байгаа байхгүй. Тийм трол мрол биш яг тийм органик үзий ядагчтай байна. Тэгэхээр энэ ингээд нөгөө
хичнээн их ингээ гоё юм яриад байгаа ч гэсэн ингээ энэ бодит биелэлээ олохгүй байгаа учраас иргэдийг бухимдуулаад нөгөөх нь дээр эргүүлээд иргэдийн амьдралд дарамт болоод ингээд стресс үүсгээд байгаа учраас иргэд үзий ядаад байгаа шүү. Түүнээс одоо ингээд Нямбаатарыг үзий ядаж байгаа хүн болгон төлбөр аваад үзий ядаад байгаа ийм зүйл ерөөсөө байхгүй байна. Яг энэ дээр л зүр ингэж харагдаж байгаа. Тэгээд тэр жишээгээр л дурдлаа. Тэгсэн үндсэн үеийн өөрчлөлт одоо шинэ үндсэн үйл гэхэд гэх юм уу да мэдгүй. Намрын их хоёр гээд X ерөнхийлөгч яг 2-3 жилийн өмнө ярьж ирсэн шүү дээ. Нэг үндсэн үйл гээд нэг юм жижигхэн цэнхэр дэвтэр барьчаад энэ бол яг одоо цагт таарсан үндсэн үйл юм аа гэд барай явуулсан. Түүнийгээ ингээд дахиад барай гараад ирсэн. Тэгээ одоо энэ үндсэн үйлээ өөрчлөх цаг нь болсон гэл 3 жилийн өмнө цаг нь болсон байсан байхгүй. Өөрөө тэгээ тэгсэн чинь одоо яг цаг нь болсон байсан. Дахиад ингээд яг цаг нь болсон гэд түүнийгээ барай гараад ирсэн. Тэгээ энэ нөгөө нэг үндсэн үйл дээр ер нь юу гэж тусгацсан байдгийг ерөнхий нэг юм яхам түр үндсэн үйл нь муу учраас түр ингээ муу ажиллаад байна гэж яриад байгаа. Тэгэхээр одоо ингээ үндсэн үйлээ ер нь шинжлэх цаг нь болцсон, өөрчлөх цаг нь болцсон гэд тэгээ ингээ. Тэгээ энэ дийлэнхтэй арт түмний эрх мэдлийг одоо арт түмэнд төрийн эрх мэдлийг өгнө гэсэн иймэрхүү тусгацсан байна. Тэгээ арт түмний эрх мэд арт түмэнд эрх мэдлийг өгнө гэсэн малгаан дор төрийн эрхийг авах тий өөрчлөх дээд доод танхимтай болох гэх мэтчлэн ингээ янз янзын юм орсон байдаг. Тэгээ та бүхэн зав гарууд яг тэрийг уншаарай. Нэг хэсэг олон нийт тараад гарцсан байсан шүү. Интернет ухалж барыг байгаа. Тэгээ энийгээ яриад гараад ирсэн. Тэгээ би яагаад энийг ярьж байгаа нөхөр энэ үндсэн үеийн өөрчлөлт гээд дахиад яриа гараад ирлээ. Нөгөө төвчрөө байгаад ирлээ. Нөгөө талд нь ард нийтийн санал асуулга гээд сонгодог парламенттай болно. Эсвэл нэг хүний засаглалтай болно гэдэг ингээ хоёр хідэн тал тийм яриа гараад ирсэн. Тэгээ энэний цаана маш том учир байгаа шүү. Энэ учир нь 2027 онд юм уу 2028 онд мэдэгдэж шүү. Одоо энэ зүгээр сүрээд ивсэж байгаа гэдгийг та бүхний санаасай гэж хүсэж байгаамаа. За ингээд өнөөдрийн улс төр нэг иймэрхүү лөө баярлалаа.